Hi guys, хобболангийнхаа цаашрын дугаарт тавтамаар л. За манайхаа өнөөдөр ингээд та бүхэнтэйг нэлээд ноцтой хэргийн тухай ярих гэж байна. Энэ хэрэг болохоор ерөөсөө тийм жижиг сажиг ховж бол ерөөсөө биш байгаа. За юуны тухай вэ гэдэг тэгэхээр Ruby Frankie гэдэг Америкийн тийм YouTuber эмэгтэй байгаа аахгүй юу. Тэгээ энэ эмэгтэй нь болохоор дандаа тиймэрхүү family vlog хийдэг байсан. Яг ингээд гэр бүлийнхаа амьдралыг харуулсан тиймэрхүү vlogуудыг хийдэг байсан YouTuber эмэгтэй байгаа. No texting. Let me see it. Let me see it. I see it. We should clarify that in our house, all our kids know that cell phones are free game for parents, so we can monitor safety. За тэгээ энэ эмэгтэй 2023 онд баривчлагдаад шоронд орчихсон байгаа. Ямар шалтгаанаар шоронд орсон бэ гэх юм бол child abuse буюу өөрийнхөө хүүхдүүдийг хүчирхийлдэг байсан, тамалж зовоодаг байсан гэсэн тийм зүйл ангуудаар буруутан тогтоогдоод одоо ингээд шоронд орчихсон 30 жил одоо хүртэл шоронд байх тийм ял авчихсан байгаа. Энэ эмэгтэйг баривчлагдсан цагаас нь хойш 2023 оноос хойш хүмүүс бол энэ хэргийн тухай мэдэж байгаа. Гэхдээ ойрын үед бол айгүй их ингээ яриад байгаа байхгүй онлайнаар. Учир нь юу вэ гэх юм бол өнгөрсөн сард Hulu-дээр энэ эмэгтэйгийн гэр бүлийнхэн тухай одоо хэрэгүүдийнхэн тухай тийм documentary баримтат кино гарсан байгаа. Бүх зүйлийг нь дэлгээд те 3 ангитай тийм documentary цуврал гарсан байгаа. За тэгээд түүнээс болоод ингээ одоо айгүй хүмүүс энэ тухай ярьж одоо viral болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу. За би тэр цувралыг үзчихээд яг энэ нь бол та бүхэнд ярьж өгөх зөв сэдв юм байна гэж бодож исэн. Тэгсэн чинь харин миний үзэгчдээс 2-3 хүмүүс ингээ бас энэ тухай яриад өгөөч гэсэн тиймэрхүү санал хүсэлт илгээж исэн. За тэгээ тийм учраас та бүхэндээ өнөөдрийнхөө дугаарт одоо энэ хүү Ruby Frankie гэдэг эмэгтэйн тухай ярьж өгөх гэж байна. Okay, move it. If I hear one more word, get out. The devil knocked, and we opened the door. За манай үзэгчдээс надтай адилхан түүхэн кино үзэх дуртай хүмүүс байгаа юу? Би бол түүхэн кино үзэх аягүй дуртай. Ягаад гэхээр түүхэн киноос заавал ямар нэгэн зүйлийг сурч мэдэж авдаг гэж боддог. За би ялангуяа залуу үеийнхнийг Монголын түүхэн кинодыгаа илүү үзэж байгаасаа гэж хүсдэг. Түүхэн кинонууд нь эх орныхоо түүх, соёл, үнэт зүйлсүүдийг гүнзгий ойлгоход маш чухал үүрэгтэй. 2025 оны 3 сарын 6-нд нээлттэй хийсэн Цөөн цаг кинонд комментарны үе буюу 1927 оноос 1932 онд өрнсөн үйл явдлыг гаргадаг байгаа. Энэхүү кинонд мартаж болохгүй түүх буюу Монгол хүн бүрийн мэдвэл зохистой бодит түүхийг өгүүлснээрээ онцлог юм. За тэгээд маш нууц байтаг богд кинонуудыг хамтран нариулж байсан О Бат Үлзий, Б Тамир аав хүү нариулагчдын ээлжид бүтээл гэдгээрээ маш онцлогтой юм аа. Бид бүхний мартаж болохгүй түүхийг өгүүлэх Цөөн цаг уран сайхны кино бүх кино театруудаар өдөр болгон гарч байгаа тул та бүхэн маань зорж очиод үзээрэй. 아무래도 사실은 явна. Ruby Frankie гэдэг энэ эмэгтэйгээ эхлүүлсэн гэр бүлийнх нь YouTube channel нь болохоор 8 Passengers гэдэг нэртэй team channel байсан. 8 Passengers буюу одоо 8 зорчигчд гэсэн нэртэй. Тэгээ яагаад team нэрийг өгөх болсон бэ гэдэг юм бол гэр бүлийнх нь ам бүлийнх нь тоон 8 гишүүнтэй учраас team нэрийг өгсөн байгаа. Тэгээд нөхрийнх нь нэрийг болохоор Kevin Frankie гэдэг, өөрийнх нь нэр Ruby Frankie. Тэгээд нийт 6 хүүхэдтэй байгаа. За тэгээд хамгийн том охин нь болохоор Sherry гэдэг охин байгаа. За тэгээд дараагийнх нь Chad гэдэг хүн, Julie, Abby, Russell тэгээд Eve гэдэг ийм 6 хүүхэдтэй байгаа байхгүй. Тэгээ ер нь хүүхдүүд нь нэг 2 насны зөрүүтэй юм байна лээ хоорондоо. За тэгээ эдний гэр бүлийнхэн Америк улсын Юта мужид амьдардаг байгаа. Тэгээд өөрсдийнх нь шашин нь болохоор Mormonчууд байгаа байхгүй. Mormon шашинд итгэдэг. За тэгээд ер нь Америкийн ихэнх Mormonчууд бол бүгдээрээ Юта мужид төвлөрчихсэн байдаг. Юта мужид ингээ амьдардаг байхгүй юу? За тэгээ Mormon шашныг мэдгүй хүмүүс байгаа бол нэг төрлийн одоо христийн шашин гэлт гэсэн үг. Христийн шашин ч одоо айгүй олон өөр төрлүүд байгаад байдаг шүү дээ, тий. За тэгээд яг нэг төрөл л байгаа байхгүй юу Mormon шашин нь. Гэтэ бусад одоо христийн шашны төрлүүдээс бодох юм бол арай тийм хатуу дүрм мөрөмтэй байдаг. Тэгээд Библиэд итгэдэггүй өөрсдийнхөө тийм ном гэж байгаа Book of Mormon гэж байдаг шүү дээ, тий. Тэрэндээ итгэдэг, Библиэд итгэдэггүй. За тэгээд дандаа юу айгуу тийм хатуу дүрмүүдтэй байдаг буюу одоо кофе ууж болохгүй гэлдэг одоо
арх тамхи хэрглэж болохгүй гэдэг. Тэгээд гэрлэхээс өмнө ямар ч тийм бэлгийн харилцаанд орж болохгүй гэдэг ч юм уу. Ер нь айгүй их дагаж мөрддөг тийм одоо дүрмүттэй байдаг. За Ruby Frankie гэдэг энэ эмэгтэй одоо age гэсэн үг шүү дээ те. After Kevin Frankie-тэй болохоор одоо яг коллежид байхдаа их сургуульд байхдаа танилцж байсан мэлээ. Өөрөө болохоор 1-р курсын оюутан, нөхөр нь болохоор 4-р курсын оюутан байсан байгаа байхгүй. За тэгээд энэ хоёр танилцаал нэг 2-7 хоног үгүй юу суучихсан байгаа байхгүй. Тэгээд тэр үед Ruby болохоор 18 настай байсан юм байна лээ. Тэгэд ер нь бол энэ хараад хахад бол айгүй нормал юм шиг байлаа. Ингээд Mormon-чууд те BB-тэйгээ танилцаад айгүй хурдан гэрэлч нь бол үнэхээр нормал зүйл гэж би ингээд судлаад олсон байгаа. 2-7 оноод ч юм уу нэг сар болоод ч юм уу нэг дээдлэн гэхэд нэг 2 сар болоод хоорондоо гэрэлчдэг юм байл ер нь ихэнх хүмүүс нь заяа. За тийм учраас ингээд энэ хоёр ингээд 18 настай байхдаа Ruby 18 настай байхдаа гэрлээ. Тэгээд тун удалгүй Ruby 20 настай байхад эхнийхээ хүүхдийг одоо олсон байгаа байхгүй. За Ruby хэдийгээр ингээд их сургууль сурсан ч гэсэндээ их сургуулаа төгснөхийн дараагаар бол ингээд ажил төрөл хийхгүй зүгээр stay at home mom, stay at home housewife байна гэдгийг бүр шийдчихсэн байсан мөлий. Зүгээр гэрээ эзэгтэй болно, гэртээ байна гэдгийг бүр айл үжээ шийдчихсэн байсан мөлий. Нөхөр нь болохоор их сургуулийн багш профессор болсон юм байна лээ. Тэгэхээр одоо нөхөр нь тэр гэр бүлийн breadwinner гэсэн үг аахгүй одоо хамаг орлогыг нь олдог хүн гэсэн үг те. За тэгээ 2012 онд Ruby өөрийнхөө YouTube channel-ыг анх нээсэн байгаа аахгүй. Яагаад гэвэл өөрийнх нь эгч нь бас нөхөртөөгөө нийлээд тиймэрхүү family vlog хийдэг байсан мэл да айл үшээ тэгэнгүүт тэр одоо эгчигээ харж хаад дуураймаар сангадаа тэгэж family vlog эхлүүлсэн байна лээ. За тэгээд эхэндээ болохоор тийм амар их үзэлт энэ дээр авахгүй байсан ч гэсэндээ ингээ жоохноор ингэж явсаар агаад ер нь айгүй их үзэлтүүд аваад айгүй их тийм subscribers-уудыг айгүй богино хугацаанд аваад эхэлсэн гэдэг жисэн. Тэгээ ер нь эдний channel нь айгүй тийм controversial зүйлээс одоо ихэлсэн. За хамгийн ихнийх нь бичлэг л гэхэд байна шүү дээ. Гэр бүлээрээ ингээд Chick-fil-A руу явж байгаа байхгүй юу? Chick-fil-A гэх зүгээр нэг тийм fast food chain төргөө олны газар байгаа байхгүй юу? Гэхдээ Chick-fil-A чинь айгүй тийм religious. За юу тэр компани нь айгүй их тийм шашинлаг компани байхгүй юу? Тийм христийн шашинтай компани. Тэгээ тийм учраас ингээд жишээ нь гэх юм бол бүтэн сайн өдөр ерөөсөө одоо бизнесээ явуулдаггүй. Chick-fil-A-гийн бүх салбарууд нь Америкт ингээд бүтэн сайн өдөр хаалттай байдаг байхгүй юу? Ягаад гэвэл одоо бүтэн сайн өдөр чинь God's Day гэж яадаг штэ бурхны өдөр тэгэл бүтэн сайн өдөр болгон бүх хүмүүс ингээд одоо цуглаандаа явах хэрэгтэй гэдэг энэ төр гэдэг те. Тийм учраас ингээд одоо жишээ нь бүтэн сайн өдөр хаалттай байдаг. Түүнээс гадна Chick-fil-A бас юугаараа айгуу тийм танигдсан бэ гэх юм бол те. За яг угаасаа хоолороо танилцуулгаа л да айгүй алдартай тийм тэ popular fast food chain. Гэхдээ бас өөрийгөө алдартай болсон бэ гэх юм бол гей хүмүүсийг LGBTQ+ хүмүүсийн эсрэг байдаг гэдгээрээ айгүй тийм танигдсан байхгүй юу? Өөрснөө амар их ингэж гарч ирж ингээ ярьдаг байхгүй юу? За тэгсэн чинь Ruby-гийн гэр бүлийнхэн хамгийн ихнийх нь channel дээр оруулсан vlog нэсэн болохоор бид нэр ингээ бөөнөрөө гэр бүлээрээ гарч ирээд Chick-fil-A идэх гэж байна гэж ярьж байгаа байхгүй. Гэхдээ зүгээр ингээд тэг хүүхдүүдтэйгээ яваад төргөө ол идэх гэж байгаа гэсэн утгаар ингэж харуулаагүй. Бид нар яагаад энд ирсэн бэ гэдэг юм бол бид нар гей хүмүүсийн эсрэг байдаг учраас ингээд тэг гей хүмүүсийн эсрэг гэдгийг харуулах гэж энд ингэж ярьж хоол идэж байгаа маа гэдэг айгүй амар газтай тэг. Тим одоо төрлийн бичлэг анх бичлэг ингэж оруулсан байгаа байхгүй. Тэгэд бодлоо анхныхаа бичлэг гэхэд айгүй тийм controversial бичлэг байгаа зү тэ хил ам дагуулсан тийм жоохон эвгүй бичлэг байсан. Okay, this is us waiting in line to eat at Chick-fil-A because we're supporting marriage between man and woman. And За тэр Ruby-гийн channel нь ингээд он цаг хугацаа явах тусам айгүй их ингээд subscribers-ууд аваад үзэлтүүд аваад ихэлсэн учраас бүр ингээд айгүй их vlog хийдэг болсон байхгүй бараг өдөр шөнжөнгөө тэгэл vlog хийгээд байж байгаа байсан юм лээ. Тэгээ хамгийн гол юм ингээд хэм бэл Ruby штэ те. Ямар шуухан бичлэгүүд нь хамгийн хүзэлт авдаг вэ гэдгийг бол айгүй сайн ойлгочихсон байсан байлээ. Тийм учраас яг заавал тиймэрхүү төрлийн контентууд айгүй их ингэж гаргаж хийдэг заяа. Яг тиймэрхүү title те гарчигнуудтай, тиймэрхүү thumbnail-уудтай бичлэгүүд айгүй их ингэж pump хийдэг байсан байгаа байхгүй. Ямар бичлэгүүд вэ гэхээр хүүхдүүдээ ингэ харуулсан, айгүй их хүүхдүүдээ харуулсан, манай охин тэглээ, манай хүү тэглээ гэсэн те. Гэтэ тэр нь бас айгүй тийм жоохон questionable сонин зүйлүүдийг хийж байгааг нь харуулдаг. Одоо чинь гэх юм бол миний 12 настай охин одоо хамгийн том охин аахгүй Sherry анх удаага ингэж өөрийнхөө хөлний үсийг хусаж байна гэд хүүхдийнхаа охиныхоо тий хөлийнхөө үсийг хусаад зогсож байгааг нь шууд ингэ бичлэг хийгээр харуулдаг. За тэгмүүдээ би ингээ охинтойгоо одоо menstruation тий одоо period-ний тухай
сарын тэмдгийн тухай ярилцаж байна гэд тэрийг ингээ охиндоо хэрхэн одоо сарын тэмдэг яаж ирдгүү нэ тэрэг гал те тэгээд тэрийг тайлбарлаж байгаагаа ингээ бичлэг болгоо хийгээд авчихсан дээ тэрийгэ тавьдаг. Эсвэл ингээ өөрийнхөө хүүг тэг яг хоёр дахь хүүн байгаа хгүй Чад гэд тэр хүүгээ айгүй харуулдаг. За яагаад гэвэл тэр хүүн болохоор ингээ айгүй тийм бас царайлаг хүү байгаа хгүй. Тэнгүүд яг тэр хүүгээ ингээл харуулаад яаж жагаад ингээд тэр хүүн айгүй тийм sense of humorтэй айгүй тийм инээдтэй энтэй ярьдаг тиймэрхүү хошоо жоохон алиа хүүхдүүд байдаг шүү дээ тий. Тим хүүхдээсэн байхгүй. Тим учраас ингээ хүүгээ айгүй харуулаад тэгээ манай хүү тэглээ инглээ гэл тэрийгээ айгүйх тэгж харуулж үзэлтүүд авдаг байсан юм байна лээ. Тэгэл ер нь бол ингээд өөрийнхөө хүүхдүүд дээр л айгүй төвлөрчихсэн байгаа гэсэн үг шүү дээ тий. Хүүхдүүдээ л дандаа харуулдаг гэсэн үг. Өөрийгөө харуулахаас илүүтэйгээр хүүхдүүдэд харуулад тэгэж одоо үзэлт авдаг болсон байгаа байхгүй юу. За тийм ингээд Ruby-гийн одоо channel нь айгүйх өсөөд айгүйх одоо тийм мөнгө олдог болоод айгүйх үзэлттэй болсон учраас одоо өөрийнх нь өөрөө болохоор ингээд 5 хүүхдийн нэг нь гинэ гэр бүлээсээ Ruby. Тийм учраас ингээ өөрийнх нь 4 siblingsүүд нь бас дуурайгаад Ruby-г дуурайгаад өөртөө гэсэн channelтай болсон гэсэн тэр битгий Ruby-гийн ээж аав нь хүртэл нэг хэсэг бас channelтай болоод ингээд видео энэ хийжсэн гэсэн заяа. За тэгээд нөхөр нь болохоор ингээ Kevin болохоор бүр дандаа тэгэж тэр бичлэгүүд дээр нь ороод байдаггүй. Яг бол Kevin ч нь бол ингээ ажилтаа хүн байгаа шүү дээ тий. Тийм учраас ингээ ажил дээрээ байдаг учраас дандаа бүх бичлэгүүд дээр нь ороод байдаггүй. Ихэнх бичлэгүүдээр нь болохоор Ruby дандаа хүүхдүүдтэйгээ байж байгаа байсан. За гэхдээ цаг хугацаа ингээ явах тусам ингээ хүмүүс ингээ анхандаа бол айгүй дуртай байгаа л 8 passengers гэлтэй айгүй тийм дуртай үздэг байгаа л тэгээ сүүлдээ болохоор ингээд жоохон явах тусам те хүмүүс ингээд жоохон тийм red flag харж эхэлсэн байхгүй айгүй сонин юмнуудыг бичлэгүүдээс нь ингээд олж хардаг болсон байгаа байхгүй. Одоо жишээ нь гэх юм бол те нэг удаа ингээд ярьж байгаа те би ингээд Russell гэд тэр хүүгээ хаа одоо доороосоо 2 дахь хүүхэд нэ мэл да. Russell-ыг би ингээд жоохон бахтан 6 сартай байхад нэ өвөр дээр тавьчихсан байжгаад би ингээд босох гэж байгаад ингээд мартаад одоо хүүхдээ тэгээ өвөр дээр тавьсан байсан гэдэг юм мартаад ингээд босоод тэгсэн чинь ингээд унаад манай хүү унаад гэтээ би яг бүр ингээд газар унаагүй л дээ би яг унахаас өмнө ингээд жоохон жирэглээ тэг хөлөөрөө жирэглээд ч гэнэ ингээд тогтоож барьж чадсан гэтээ тэгэж уйлаад унаад айгүй уйлж мөсөн гэдэг тэгнэ баг бүтэн 7 хоногтой ингээд уйлалсан ерөөсө дээртэхгүйсэн тэгэхээр нь бүр ингээд 7 хоногийн дараа эмнэлэг рүү аваачиж үзүүлсэн байл да. Тэгсэн чинь одоо байж байгаа би тэрийг femur гэдэг байхгүй femur гэдэг яс байгаа. Би тэрийг монголоор орчуулахаар юу гэдгийг яс хараад яа, окей? За монголоор ингээ яг орчуулах нь гарч ирэхгүй орой буруу гарч ирээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ташааны яс гэж арайч хэлэхгүй байх. Ямар ч ч одоо гуйны чин дотор байгаа яс өгдөг штэ тий. Тэр ясаг ч хэлээд байгаа байхгүй. Монголоор мэддэг хүмүүс нь байвал хэлээд өгөрөө заяа. Би энэ Google Translation ерөөсөө идэхгүй байна. Ташааны яс гэж арай хэлэхгүй байхаа. Ташаа чи энэ үстэй хэвс бидтэй тий. Замирсан тийм гуйны чин дотор байдаг тэр femur гэдэг ясаа хугалчихсан байсан гинэ. За тэгсэн чинь яштэй femur гэдэг яс чинь бүр ингээд үнэхээр хүний биед байдаг яснуудаас хамгийн хүчтэй бат бүхэн ясны юм байна штэ тий. Ерөөсөө ингээд хугалахад айгүй хэцүү, бараг боломжгүй тийм одоо яс юм байна. Тэгж яхад ингээд femur тэр ясаа ингээд хүүхэд нь хугалчихсан. Тэгээ тэрийг нь хугалсныг нь мдээгүй 7 хоног явчихсан байгаа байхгүй. Тим юм ярьсан. Тэгээ хүмүүс болохоор тэрийг бол яаж ч бодсон зүгээр тэгж те одоо диванаас унаад те зүгээр диван дээр суужсэн гэж ярьж байхгүй. Диван дээр сууж агаад ингээд унахт нь тэгээд femur нь хугалчихсан гэж ярьсан. Тэг хүмүүс болохоор ерөөсө тэрийг үзэгчд нь итгээгүй. Яаж ч бодсон энэ 6 настай хүүхэд тийм жоохон газраас унаад тэгээ яаж байгаа бүтэн унаагүй гэж байгаа те ингээд жиргэлж авсан гэж байгаа. Тийм байхад те тэр айгүй хэцүү хугалахад хэцүү байдаг ясаа хугална гэж бараг байхгүй энэ өөр шалтгаантай байна гэж айгүй хүмүүс тэгэж жоохон suspicious болж эхэлсэн байна л да. За тэгээд түүнээс гадна бас өөр ямар нэгэн questionable юмнууд байсан бэ гэх юм бол хүүхдүүдээ айгүйх тэгэж одоо шийтгдэг гэх юм уу? Айгүй ингээд шийтгдэг гинэ. Одоо жишээ ингээд гэх юм бол хамгийн амар ингээд шийтгсэн юм нь одоо тэргээ ил ингээд юу ч болоогүй юм шиг үзэгчтэй ярьчихсан байгаа байхгүй яаж хат нуухгүй те. Яасан бэ гэхээр одоо өөрийнх нь хүүхэд нь Chad гэд тэр хүүн байгаа байхгүй. Тэр хүүн 11 үлээ хиттэй лээ 12 3-тай байсан гэсэн мха ямар ч зэн тинейжер л байсан байл та. Тэгсэн чинь Chad одоо доороос 2 дахь хүүн буюу Russell-ыг заяа тэгж prank хийсэн гинэ. Ямар prank байсан бэ гэхээр шүн унтж яхад нь тэр ах нь тэгээ дүүдэрээ очингоотой хүү ихнээ Russell босороо те бид нар ингээд юу явах гэж чинь Disneyland явах гэж чинь би чиний одоо бүх suitcase энэ төр чинь бэлтжсэн хараа гэдэг ингээд харуулсан байл та. За тэгээд нөгөө хүн ингээд жоохон хүнтэй 7 настай хүн ингээд баярлалаа энэ төр гэж мэсэн байл та. Тэгэнгүүт тэрнээс болоод дүүгээ тэгж prank хийлээ гэдгээс болоод хүүгээ шийтгсэн. Яаж шийтгсэн бэ гэхээр хүүгийнхаа унтлагынх нь өрөөг одоо булааж авсан байгаа хгүй. Хүүгээ унтахных нь өрөөнөөс нь ингээд kick out хийгээд гаргачихсан, хөөгд гаргачихсан. За тэгээ хүүгээ тэгэж зөвхөн унтахных нь өрөөг нь хурааж авахаас гадна
хаана унтуулж исэн бэ гэхээр штэ те тийм bean bag chair. За одоо би танарт ингээд энэ зургийг нь оруулчих заяа. Энэ нэг юм байдаг штэ зүгээр нэг хүмүүс hangout хийж байхдаа зүгээр хөлмөлөө тавьдаг те. Тим юм дээр унталт өгсөн гэж аахгүй. Бүхэл бүтэн 7 сарын хугацаанд хүн тим юм дээр унтчихсан. Тэгээ тэрийг ингээд юу ч болоогүй юм шиг ингээд яриад би ингээд те айгуу тийм хатуу ээж учраас те ингээд би хүүхдүүдэд тэгж сурах гад те хэрөө юмнуудыг нь өөрсдөөс нь ингээд шийдгээд янз бүрийн юмыг нь булааж авсан бол те хурааж авсан бол би өстө дор хаяж 6 сар болдог. Би тэрнээс доошоо бол хизэж хурааж авсан юм буцааж өгдөггүй. Дор хаяж 6 сар хурааж авдаг. Тийм учраас би ингээд чадын орыг нь унтлагынхаа өрөөг 7 сар ингэж хурааж авсан. 7 сарын хугацаанд ингээд одоо bean bag chair-ын дээр унтчихсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс наад чинь бол зүгээр child abuse, тэ child neglect, child abuse байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд айгүйх тиймэрхүү комментууд ирдэг болсон байгаа юм. My bedroom was taken away for 7 months and then you give it back like a couple weeks ago. I don't think our viewers know that. You've been sleeping on a beanbag. I've been sleeping on a beanbag since October. And they gave my room back like 2 weeks ago. За тэгээд түүнээс гадна өөрийнхөө одоо хамгийн бага охин Eve 6 настай байсан юм заяа. Eve сургууль дээр байж байгаа үед нь яг ангийнхан багш нь Ruby лөө залгасан байна л да. Тэгэнгүүтээ Eve ингээд өдрийн хоолгүй ирчихсэн байна. Өдрийнхөө хоолыг авчираагүй байна. Тэгээд та хурж ирээд ингээд хоол аваад ирч болох уу гэж асуусан юм байна л да. Тэгсэн чинь үгүй хин Eve өөрийнхөө хоолыг одоо хийж авч явах хэрэгтэй байсан өглөө. Тэгээд тийм учраас хэрэг өөрөө хийж авч яваагүй бол тэгээд өөрийнх нь буруу гэсэн үг. Тэгэхээр би одоо өөрт нь ингэж зааж сурахын тулд те би бол ингэж хоол авч өгөхгүй. Тэгэд битгий ингээд ерөөсө хоол өгөөрэй гэж хэлсэн байхгүй. 6 настай охин өөрийнхөө өдрийнхөө хоолыг хийж авч явахын гинэ бэлдэж авч явна. Isn't that crazy? Айгу галзуу солиотой яваад зү. Яаж 6 настай хүүхдээс тэгэж асууж чадахгүй те? I just got a text message from Eve's teacher, and she said that Eve did not pack a lunch today, and can I bring a lunch over to the school? This happens quite often. Eve is responsible for making her lunches in the morning, and she actually told me she did pack a lunch. So the natural outcome is she's just going to need to be hungry. And hopefully nobody gives her food and nobody steps in and gives her a lunch. Иймэрхүү зүйлүүдээ юу ч болоогүй юм шиг ингээд өөрийнхөө үзэгчдтэй ярьдаг. Өөрөө айгүй зөв юм хийж байгаа юм шиг те. Тэгж байдлаар ярьдаг байхгүй. Тэнгүүд ингээд үзэгчд нь бол ингээд айгүй комент биччихсэн байхгүй. Ер нь ингээд хараадсан чи амар ингээд их red flag-ууд байна те. Энэ Ruby-гийн channel дээр ингээд хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцаж байгаа нь, хүүхдүүдээ хэрхэн шийтгэж байгаа нь энэ дээрээ бол те. Айгүй тийм red flag гэхэр зүйлүүд айгүй их байна. Тэгэхээр хэдүүлээ одоо ингээд Child Protective Service руу бүр ингээд захаа явуулъя, бөөнөрө бүгдээр report хийя гэж одоо үзэгчд нь тиймэрхүү комментууд бичдэг болсон маа. Тийм учраас хүмүүс бүр ингээд change.org дээр ингээд Ruby-гийн гэрлөө хүүхд хамгаалах байгууллагаас ингээд шалгалт очуулъя гэсэн тиймэрхүү петишн дээр гарын үсэг цоглуулж эхэлсэн байхгүй. Одоо change.org гэдэг чинь янз бүрийн тиймэрхүү петишн дээр хүмүүс ингээд гарын үсэг цоглуулад ингээд өргөн барьж болдог тийм одоо сайт байгаа. Тэгэнгүүт бүр тэр сайтн дээр те одоо Ruby-гийн гэр бүл рүү ингээд Child Protective Service-ыг шалгалт хийлгүүлж явуулъя гэсэн одоо зүйл дээр айгүй хүмүүс гарын үсэг зураад айгүй их гарын үсэг цугларсан учраас бүр ингээд Child Protective Service очиж шалгалт хийж исэн юм байна лээ. Тэр одоо Child Protective Service нь яг тэр үед ингээд очичоод гэр мөрийг нь шалгачаа те ерөөсөө тэгэж abusive энэ харагдахгүй байна те тийм abusive одоо environment те харагдахгүй байна. Ер нь гэр нь айгүй сайхан цэвэрхэн харагдаж чинь хүүхэд байж болохоор те өсөж болохоор харагдаж чинь хүүхдүүд дээр нь явн зүрийн тиймэрхүү одоо хөхрөлийн тэрэж юм уу те тиймэрхүү physical юм харагдахгүй байна. Тэгэхээр ингээд энэ кейсийг хаалаа хаачсан байгаа байхгүй. За тэгээд энэ Ruby чинь дараад ингээл үзэгчтэйгээ ярьж байгаа байхгүй юу. Чад ингээд 12 настай байгаас нь эхлээд нөгөө нэг хүүн агааштай 2 дахь хүн Чад тийм behavior problemтэй болоод эхэлсэн. Тэгээ янз бүрийн ингээд бидний ээж аавынхаа үгэнд орохгүй байх, багш нарынхаа үгэнд орохгүй байх ингээд одоо багштай одоо хичээл дээр айгу муу дүнгууд авч ийн. Ерөөсөө ингээд сонсохгүй байгаа учраас ингээд бид нэр тийм therapist авахар болсон гэдэг ч аахгүй. Therapist-ийг нь болохоор хэн санал болгосон бэ гэх юм бол одоо өөрийнх нь амьдарч байгаа neighborhood-ийн нэг хөршин бас ер нь тэргээр амьдарч байгаа хүмүүс нь бүгдээрээ л Mormon-чууд юм байна лээ. За тэг хөршин ингээд ийм юу ядгаа тэг ийм шашны ийм therapist сэтгэл зүйч байдаг гэд санал болгосон юм байна лээ. За тэр сэтгэл зүйч нь болохоор Jody Hildebrand гэдэг эмэгтэй байсан. Өөрийгөө болохоор ингээд
mental fitness trainer гэж дууддаг байсан. Одоо сэтгэл зүйн одоо баг фитнес дасгалжуулагч гэдэг тийм нэр томьёо өөртөө өгчихсэн байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө болохоор ингээ psychotherapy-г ашиглаж ингээ хүмүүсийн амьдралд тусалдаг, тэгээ хүмүүсийн амьдралыг одоо дээшлүүлэхэд тусалдаг, хүмүүсийн амьдралд зөвлөгөө өгдөг гэсэн зүйлүүдийг одоо ингэж өөрөө ярьдаг байхгүй юу. За, Jory нь болохоор яг одоо Ruby-тэй болон Kevin-тэй танилцахтаа болохоор өөрийнхөө аль үшээ тийм компаниг байгуулчихсан байсан Connections гэдэг нэртэй заяа. Одоо тийм янз бүрийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, янз бүрийн тийм групп цуглаануудыг хийгээд тэгээд ингээд гэр бүлийн асуудал дээр одоо янз бүрийн зөвлөгөө өгдөг, одоо өсвөр насны хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг, marriage counseling хийдэг, гэр бүлийн хосуудын харилцаан дээр ингээд counseling өгдөг ч гэдэг юм. Янз бүрийн тийм л одоо тиймэрхүү цуглаан, сэтгэл зүйн зөвлөгөө өндөр өгдөг тийм компани байсан байна. Connections гэдэг нэртэй өөрийнх нь компани заяа. Гэхдээ тэр компани байгуулахаас өмнө энэ нэмэгтэй ажлаасаа халагдчихсан байсан. Тэгээ бүр ингээд probation буюу тэнцэн ял авчихсан байсан. Тэрийг ойлгохлоор угаасаа юунд одоо Ruby-д ч юм уу Kevin-д ч юм уу хэлээгүй өөрийнхөө ер нь үйлчлүүлэгчдийн алинд нь ч тэрийг ингэж хэлдэг байгаа байхгүй юу. Урдыг нь хийдэг байсан ажил нь болохоор нэг компанид porn therapist-ээр ажилладаг байсан байл. Одоо порнод хит донтсон хүмүүсттэй ингэж зөвлөгөө өгдөг тийм ажил хийдэг байсан байл да. Тэгсэн чинь өөрийнхөө тэр үйлчлүүлэгчдийн тухай хаасаагүй яриад явдаг байсан гэж байгаа байхгүй. Өөрийнхөө coworkersуудтай хамтарч ажилладаг хүмүүстэйгээ яриад явдаг. Өөрийнхөө одоо янз бүрийнхээ найзууд хөрш мөрш нээтэрэнд очиод яриад байдаг байсан. Ер нь бол тийм байж болохгүй шүү дээ. Ингээд client therapist хоёрын хооронд хийсэн нэг тийм agreement гэж юм байгаа шүү дээ. Миний ярьсан имийг хаанч хизээч ярьж болохгүй юм хувийн зүйл гэсэн тийм agreement байгаа. Тэгж байгаа тэрийг одоо эвдээд дандаа ингээд хүмүүсийнхаа одоо янз бүрийн ярьсан юмнуудыг нь яриад явдаг гэсэн байлээ. Тийм учраас одоо ингээд тэр компани олж мэдээд өөрийг нь ажлаас нь халаад тэгээ бүр ингээд цагдаа шүүх болоод тэнсэн ял авсан байгаа хгүй. 18 сарын тэнсэн ял авсан юм байна лээ. За тэгчээд ингээд энэ тэр Connections гэдэг өөрийнхөө одоо компаниг байгуулсан байгаа хгүй юу. За тэгээд Jory Chad гэх тэр хүүтэн 7 хоног болгон ингээд therapy session хийдэг болсон байгаа хгүй, зөвлөгөө өгдөг болсон. Тэгээ Jory бүр ингээд Kevin, Ruby хоёрын толгойг нь угаагаад Chad-ыг бүр ингээд wilderness camp руу явуулсан байгаа хгүй. Бүр 17 хоногийн хугацаагаар wilderness camp руу явуулсан байлээ. Wilderness camp гэдэг чинь одоо зүгээр ингээд нэг тийм хүүхдүүдийн манай Монголд байдаг найрамдал туслан ч юм уу тийм гой туслан хүүхдүүдийн явдаг туслан бол биш. Wilderness camp гэдэг чинь янз бүрийн тийм асуудалтай хүмүүс ингээ явж ингэж одоо хээр газартай өстой янз бүрийн юм яаж тэгжээж ингэж дээшээ болдог гэсэн одоо шоронгоос гараад ингээ нийгэмшгүй байгаа хүмүүс тийшээ явдаг гэж байгаа байхгүй юу. Одоо эсвэл ингээд янз бүрийн тийм addiction problemтай янз бүрийн юмд одоо хэд донтчихсан мансуурлах байцанд хэрүү донтчихсан байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүсээ одоо юмнаас нь гарах гэж тиймэрхүү wilderness camp руу тийм хээр газар явуулдаг тийм одоо бараг л цэргийн зэрэгжүүлэлтийн байдалтай тиймэрхүү зурслан гэсэн үг. Тим кампд өөрийнхөө 12 настай хүүхдийгээ явуулчихсан байхгүй 17 хоногийн хугацаанд. За тэгээд Ruby, Kevin хоёр ч гэсэндээ Jory-гийн зохион байгуулж явуулдаг байсан тийм marriage counseling хосуудад зориулсан хосуудын харилцаан дээр ингэж зөвлөгөө өгдөг тийм групп уулзалтууд руу бас очдог болсон юм байна лээ. Бүр байнга очдог болсон байгаа байхгүй юу. За тэгээд түүнээс гадна Ruby бүр ингэж Kevin-ыг шаардсаар байгаа тийм эрэгтэйчүүдэд зориулсан тийм нөхрөөдөө зориулсан тиймэрхүү бас уулзалт зөвлөгөө өгдөг групп байдаг юм байна. Тэрэнд нь хүртэл ингээ оруулсан байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол энэ хоёр ингээ хоёулаа эдний гэр бүлийнхэн бол баг тэр чигтээ ингээд энэ Jory гэдэг эмэгтэйгийн тэр Connections гэдэг сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг янз бүрийн тэм зөвлөгөө өгдөг тэр компанид нь бүр амар баг гишүүн болоод орчихсон байнга очдог байнга тэгж уулзалтанд нь очдог болсон юм байна лээ. За тэгээд Jory болохоор айгу тийм гярхаач гэх юм уу айгу олоод харчихсан байхгүй Ruby-г бас зүгээр нэг тийм хэрэггүй хүн биш юм байна өөрийн гэсэн тийм channelтай айгүй их олон subscribers-уудтай айгүй их олон үзэлт авдаг айгүй тийм бас influencer маягийн хүн гэдгийг нь олж харсан учраас бүр ингээд Ruby-д айгүй их тэгж анхаарлаа хандуулад өөрийнхөө тэр компанийнхаа айгүй тийм том албан тушаалыг бас өгчихсэн байгаа хгүй. Тэгээ өөртөө нь хамтарч одоо тэгж тэр зөвлөгөөн дээр уулзалт энэ төр дээр ингэж баг юм ярьдаг зөвлөгөө өгдөг болсон байгаа хгүй. Тэгээ тэр documentary дээр одоо энэ Jory-гийн тэр Connections гэх зөвлөгөөн дээр нь гишүүн болоод ингээд дандаа очдөг байсан хоёр хос ярьж байгаа байхгүй очдөг байсан нэлийн хэсэг хугацаанд ингээ гишүүн болоод ингээ ороод явж байгаа. Тэгээд Jory-гээс айгу тийм bad vibes аваад болчихсон гэж ярьж байгаа байхгүй. Ямар bad vibes авсан бэ гэхээр ер нь айгу тийм буруу
талын зөвлөгөөнүүд өгдөг. Ер нь харахад бол тэр эмэгтэй угаасаа айгүй тийм эрэгтэй хүнийг үзий яддаг нь бол ингээ харагддаг гэсэн гэдэг айгүй тийм толгой угаасан те эрэгтэй хүн л бол хамгийн муу хүн одоо гэр бүлийн хүмүүстэй хосуудын хооронд эрэгтэй хүн хамгийн муу гэдэг юм уу те одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээ хэдийгээр гэрэлчихсэн байсан ч гэсэндээ бинээсээ хол байх хэрэгтэй те 2-3 сараар ингээ хол байх хэрэгтэй гэдэг юм уу тийм сонин зөвлөгөөнүүд өгдөг. Тэгэл эрэгтэй хүнийг ер нь дандаа доошоо хийсэн ер нь хосуудын харилцаан дээр туслах биш харин ч баг эмэгтэй хүмүүсийг те эрэгтэйгээс нь нөхрүүдээс нь салах гэдэг юм шиг тиймэрхүү төрлийн толгой угаасан те бараг тийм cult гэж ярьж байгаа хгүй нэг тийм шашны cultнууд гэдэг чинь буруу урсгалын тийм cult шиг юмнууд ер нь нэг тиймэрхүү cult шиг vibe аудсан гэдэг хэлжсэн. Тийм учраас одоо ингээ тэр зөвлөгөөнд нь явахаа болсон ингээ тэр хоёр хүн ярьж байгаа байхгүй юу. За тэгээд Ruby бол үнэхээр энэ эмэгтэйгээр амар толгоогоо угаалгуулсан байгаа байхгүй юу. Бүр яг л өстой cult leader яаж гишүүнүүдийнхэн толгойг угаадаггүй те яг тэрнтэй адилхан бүр амар толгойгоо угаалгуулсан байгаа. За тэгээ нилээ ингэж дотносныхоо дараагаар удалгүй Jory гигүнтхийн Ruby Kevin хоёрлоо ирээд те би ингээ possess хийлгээд байна ингээ чөтгөрөөр миний биеинд ороод нэг тийм possession энэ төр гэл юм ярьдаг штэ хүмүүс тийм юм болоод байна ингээд шөнө болохоор ингээд тэгдэг гал айгүйх юм ярьсан гэж байгаа байхгүй. Тэгээ манай гэрт хурж ирээд ингээд хараад өгөөч юм өгөөч гэдгсэн мэлээ. Тэгээд эдний амьдарч байгаа хотууд нь болохоор хоорондоо нэг 4 цагийн машинаар 4 цагийн зайтай юм бэлээ. Тэгэд Kevin Ruby хоёр ингээд гэрлөө нэг удаа яваад очсон чинь яг нөгөө нэг эмэгтэй чинь тэгээ Jory чинь ингээд юу аажсан гэж аахгүй одоо possess хийлгээ байжсантай ингэж чөтгөр эзэмдүүлээд ч юм уу тэгж байгаа юм шиг тийм янз бүрийн юм царамаараа гаргаал гэж grant энэ төр хийгээл заяа нэг тийм яг л нэг аим шиг байдаг шүү дээ exorcism энэ төр гээд тийм юм ингэж тэр Jory гэдэг эмэгтэй ингэж хийж гисэн байхгүй. Тэнгүүд энэ Mormon-чууд ч болохоор амар итгэжчихсэн байгаа байхгүй. Одоо амар шашинд ингээ хит чихсан хүмүүс болохоор те тэр нь ингээ итгэжсэн. Яг үнэнгээсээ ингээл чөтгөр эзэмдүүлээд байгаа мэн энэ төр гэж бодсон байгаа байхгүй. She's mine. She knows. За тэгснэ нөгөө Jory гэдэг эмэгтэй чинь би танаа гэрлүү чи ингээд нүгөд орчоо. Тэгээ танаа гэрт ингээд амьдрах юм бол ингээд тэгээ миний одоо энэ possession арилах юм шиг байна энэ төр гэж хэлсэн байхгүй. Тэгээ ер нь ингээ амар толгойг нь угааж байгаа нь болохоор те ядж байгаа нөгөө нэг энэ үеис чинь ингээ 2020 он болоод нөгөө ковид энэ төр болоо те. Тийм учраас энэ Jory гэдэг эмэгтэй нь юу гэж итгүүлсэн бэ гэхээр те ер нь бол ингээ дэлхийс хүрэх гэж байгаа. Тэгэд одоо Jesus Christ-ийн 2 дахь эргэн ирэлт нь тэг болох гэж байгаа. Тэгэд нөө нэг анх удаа Jesus Christ чинь дэлхийд ирэхийн өмнөхөн тэг ингээд дэлхийгээр айгүй юм болоод баг дэлхий сондөхгүй л тэг тиймэрхүү юмнууд болж исэн. Тэгээд ингээд дэлхий одоо Jesus ирээд дэлхийг аварсан гэдэг. Тийм учраас одоо ковид болж байгаа. Тэг янз бүрийн тиймэрхүү ингээл гамшиг энтер чинь бүгдээрээ одоо Jesus Christ-ийн 2 дахь удаа ирэх гэж байгааг нь харуулж байгаа маа дэлхий сүнжиж одоо ингээд те Jesus Christ ирэх гэж байгаа маа. Тийм учраас одоо миний биеийг ингээд бас ингээд чөтгөр эзэндээд байгаа гэдэг чинь бас л одоо энэтэй холбоотой те би одоо ингээд Jesus-ийн ингээд нэг сонгосон хүн учраас ингээд намайг одоо сатан те ингээд чөтгөр ингээд намайг эзэмдэх гээд хичээж байна. Гэхдээ би бол энийг давж гарч чадна. Тэгээд намайг ингээд энийг даваад гарсны дараагаар бол ингээд баг Jesus Christ ирээд ингээд эдэр гисэн юм ярьсан байна. За бүр ийм амар толгой угаалт хийсэн байгаа байхгүй. Тэнгүү тэрэнд нь итгэчихсэн. За тэгээд энэ эмэгтэйг энэ хоёр ингээд гэрлүүгээ авчираад гэртээ оруулчихсан байхгүй. За тэгээд Jory-г гэрт нь нүүж орж ирэх үед нь болохоор хамгийн том охин Sharon яг коллежд явах гэжсэн их сургуульд орох цаг нь болчихсон. Тэгээд их сургууль руугаа нүүхэд 2-7 хоног үлдчихсэн байсан юм билээ. Тийм учраас тэгээд том охиныхоо өрөөг ингэж дэрэмдэж аваад тэр эмэгтэйд өгчихсэн байгаа байхгүй. За тэгээд үнэхээр гайхамшигтай байгаасаа тий. Одоо уул нь бол өөртөөх нь therapist нь сэтгэл зүйчин гэдэг байгаа тий. Тэгсэн мөртлөө ингээд өөрийнхөө үйлчлүүлэгчдийнхаа гэрт нь очиод ингээд хамт амьдраад унж байгаа байхгүй. За тэгээд ингээд 2-7 хоногийн дараагаар Sherry гэдэг тэр том охин их сургууль руугаа яваад өглөө тий. За тэгсэн чинь тун удалгүй Jory Ruby-гийн бас толгойг нь угаагаад өөрийнхөө нөхрийг Kevin-ийг болон том хүүгээ тэгээ Chad-ийг гэрт байлгаж болохгүй гэд хөөгөө олчихсан байхгүй. Юу зүгээр сална гэж хэлээгөө заа. Зүгээр ингээд тэгээ хосууд бол тэгээ би бинээсээ ингэж салж амьдрах хэрэгтэй. Тэгээ ер нь бол ингээд чи тэгээ Kevin гэд нөхрөө хэлж байгаа байхгүй. Чи болон одоо Chad тэ та хоёр бол ингээд гэр бүл манай гэрт ингээд янз бүрийн тийм нүгэл хийгээд янз бүрийн юм ингээд одоо тэ үгэнд орохгүй ч юм уу те янз бүрийн тиймэрхүү нүглийг хийж байгаа учраас ингээ манай гэр бүлд байгаа тэр чөтгөр сүнс ингээд те Jory-г ингээ биэнд байгаа тэр сүнс ингээд чөтгөр явахгүй байна. Та хоёрын одоо энэ bad energy ингэж манай гэр бүлээс явж иж одоо те манай гэр бүл ингээ сайхан амьдрын гэж хэлсэн байл та. Тэг бүр ингээ толгойг нь угаагаад Kevin-ийг нөхрөөгөө
хүүтэйгээ ингээ хөөгөө гаргачихсан. Тэг хүүн ингээд тэр хоёр ингээ яваад гисэн байхгүй тустай амьдардаг болсон байгаа юм. За тэгэнгүүт одоо тэр гэртгийн юм байгаа гэхээр тэ Ruby нөгөө нэг эмэгтэй Jodie. За тэгээд 4 дундлын жоох хүүхдүүд нь байгаа гэсэн үг. 2 том хүүхэд нь яваад гисэн нөхөртөөгөө. Аавтайгаа тэ. Тэг ингээ яваад гисэн байхгүй. За тэгээд ёстой жинхэнэ нөгөө нэг тамийн зовлонгийн юм чи ихэлсэн байгаа байхгүй. Жохон 4 хүүхдтэйгээ уулзчихсан. Тэг энэ хоёр бол ингээд тэр хүүхдүүдийг тамалж тарчлаадаг байсан нь ингээд олдсон байгаа. За тэгээд Ruby нөхрийгөө хөөж явуулсныхаа дараагаар өөрийнхөө channel дээрээ ерөөсөө өмнө хийдэг байсан тэрхүү контентуудаа хийхээ болсон байгаа. Ерөөсөө тийм гэр бүлийн контент хийхээ болсон. Тэгээ бүр channel-ийнхаа нэрийг өөрчлөөд 8 Passengers биш Moms of Truth гэдэг тийм нэртэй болгосон байгаа. Үнэн ээжүүд гэсэн үгтэй одоо нэг дандаа л одоо худал зүйлийг биш зөвхөн одоо үннийг хайх гэсэн тиймэрхүү нэртэй channel болгосон байгаа. Тэгээ тэрхүү channel дээрээ дандаа Jodie-тэй хамтарч тийм контентууд хийдэг болсон байгаа. Дандаа тиймэрхүү ер нь маш шашинлаг юмнуудыг яриад те хэрвээ ингээд өөрөө Mormon age бол тийм шашинлаг age бол хүүхдэд тэгж хүмүүжүүлэх хэвээр ингэж хүмүүжүүлэх хэвээр хүүхдүүдээ ерөөсөө даврааж болохгүй үнэн age гэдэг бол ийм байдаг ч гэдэг юм уу те маш их тийм амар дэндүү шашинлаг тиймэрхүү одоо дэндүү одоо амар тийм strict parenting advice өгдөг болсон. Тиймэрхүү контентуудыг хийдэг болсон байгаа. Тэгээд өмнө нь 8 Passengers channel-ыг үздэг байсан үзэгчд нь бүр шоконд ороод тэгээд багаар unsubscribe хийж эхэлсэн байгаа channel-аас нь. Тэгээд тэр Sherry гэ том охиных нь ярьж байгаагаар болохоор нэг удаа амралтаараа тэ ингээд коллежээс их сургуулиасаа яваад ирсэн байл да гэртээ. Тэгсэн чинь яг ээжигээ нэг удаа яг Jodie-гийн өрөөнөөс нь шүн дунд ингээ гарч ирж байгааг нь харсан гэдгсэн. Тэгсэн чинь ингээ халаад нь ингээ хаас магас ингээ онгоочсон ус мөс нь ингээ амар ингээ сексэж гсэн амар тийм хөлс мөс нь гарчсан тэгж гараад иржсэн гэсэн. Тэгээ өөрлөө ингээ харангуйтай амар тийм муухай зэвүүн чөтгөрийн юм шиг те ингэсэн царайгаар ингээ инээж минэсэн гэсэн тийм mischievous те тийм зэвүүн инээмсэглэлийг одоо өгжсэн гэдэг жисэн. За тэгээд бас нэг удаа зүгээр өөрийнх нь өрөөнд байгаа даа штэ энэ Sherry гэдэг охины өрөөнд нөгөө нэг Jodie гэдэг эмэгтэй чинь нүгүүд ороод ирчихсэн маа штэ тий. Тэгээ өөрийнхөө өрөөнөөс юм авах гад ном авах гад ингээ орсон байл. Тэгсэн чинь ингээ айгуу тийм хаалттай хөшин ингээ хаалттай баахан ингээл лама асаажчихсан янз бүрийн юм тос мос ингээ хажуугаар нь биеийн тос мос ингээ хажуугаар ингээ хөглөрчихсөн нэг тийм ер нь нэг тийм яаж ч утсан нэг тийм жоохон тийм sexual тэгээ тиймэрхүү atmosphereтэй байсан гэдэг жисэн. Тийм учраас яалтчгүй би одоо энэ ээжигээ энэ Ruby-г бол Jodie-тэй ингээ янз бүрийн тийм lesbian тийм холбоотой байсан гэдгийг бол бат идэгдгээ гэж ярьж байгаа байхгүй юу. За тэгээ бүр сүулдэ энэ Sherry гэдэг энэ охиныгоо бас ингээд disown хийчихсэн заяа. Ягаад ч юм ингээд коллежд байхад ингээд гүнтхэн залгаад би одоо ингээд чиний эрүүл мэндийн дадлалыг төлөхөө боллоо. Би одоо чиний тэрийг чинь төлөхөө боллоо. Эний чинь төлөхөө боллоо. Ерөөсөө ингээд гэр бүлтэй ингээд манай гэр бүлтэй ингээд харилцаа болдээ. Битгий мессеж бич, битгий залга ингээд баг ингээд disown хийчих байгаа байхгүй. Баг ингээд гэр бүлийнхаа нэг болохоо болилчихсан байгаа байхгүй. Тэг бүр ерөөсөө харилцаа болчихсан. Тэгэд Kevin-тэйгээ ч гэсэндээ нөхөртөөгөө ч гэсэндээ хэрв чи манай тэ хоёулынгийнхаа одоо ин гэрлэлтийг авч үлдмээр л байгаа юм бол чи миний үгэнд орох хэвээр. Тийм учраас ингээд тэ чи надтай ерөөсөө гэр бүлийнхэнтэйгээ огтхон ямар ч харилцаагүй бай, хүүхдүүдтэйгээ ямар ч харилцаагүй бай, битгий огтхон ч харилцаад бүр ямар ч харилцаагүй болчихсон байхгүй. Бараг юу лээ жил 2 жил гэлөө ингээ хоорондоо харилцаагүй гэсэн. Sharing ээжтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ аавтайгаа харьцаагүй. Chad ч гэсэндээ аавтайгаа амьдардаг байснаа болоод ингээ Chad 17 ойлоо 18 хүрээд ингээ бас тустай гарчихсан гэсэн. Тэгээ Chad ч гэсэн аавтайгаа харьцаагүй, гэр бүлийнхэнтэйгээ харьцаагүй. Kevin ч гэсэндээ өөрийнхөө хүүхдүүдтэйгээ 6 хүүхдтэйгээ айлнтайч болон их нэртэйгээ ингээ харьцаагүй жил 2 жил болчихсон. Тэгэл за Ruby хүрээд ирэх байхдаа эргээд ирэх байхдаа намаа ингээ үнд нь ороод томоотой байх юм бол эргээд ирэх байхдаа гэл ингээл хүлээгээд байж байгаа гэсэн. Заяа. Тэр нөхөр нь бас жоохон тэнэг гар байгаа байхгүй. За тэгсэн чинь одоо хөршүүд нь анзаарч гисэн байгаа байхгүй. Ер нь тэр жоохон дөрөв тэ хүүхдүүдээ айгүйх тэгэж neglect хийж байгаа нь одоо жоохон хүчрхийлж байгаа нь ингэж анзаарагдаж эхэлсэн гэдгсэн. Одоо ингээл 100 байхад амар халуун байхад тэ яаж яагаад Юта ч амар халдаг гэсэн заяа. Хамгийн дээдлээ одоо 100 120 хүрдэг гэсэн. Одоо 120 ч нэжтэй бараг 50 баха. Би хараа тий. 120 ч бүр ингээ 48 градус юм байна. За бүр 48 төр хүрдэг тийм амар одоо халуун газар байгаа байхгүй. Айгүйх тийм цөл мөлтэй байхгүй. За тэгсэн чинь тийм зуны өдрүүдэд ингээ тэр дөрвөн жоохон хүүхдүүд нь ингээл гарч ирээд одоо уртлынхаа талбай дээр тэ зүлэг мүлэг зулгаагаал ингээл байж идэг гэсэн гэж байгаа байхгүй одоо тэ халгаа малгаа зулгаагаал ингээл тиймэрхүү ажил хийгээл зогсож идэг гэсэн гэдэг гэж байгаа. Тэгээд заримдаа болохоор ингээд Jodie Ruby хоёр ингээд
тэр байшингаас яваад бүр амар олон хончдог гэж байгаа байхгүй 5 мав 6 7 хончдог. Яг бол тэр Jory-гийнхаа байгаа тэр 4 цагийн зайтай гэрэл нь очдог л байсан юм шиг ба. Тэр хүүхдүүдээ ингээ 4 хүүхдүүдээ жоохон хүүхдүүдээ ингээ орхио авчдаг. Ямар ч харгалзах одоо том хүний дээр байхгүй тий. Тийм хүүхдүүд ингээ хаяа авчдаг. Тэгэл хүүхдүүд нь айгүй өртөлтэй ингээл хөршүүлэг нь харж агаад ингээ цогоороо ингээл харж мараад байждаг гэсэн зэ айгүй өртөлтэй заяа. Тэгэл тийм учраас тиймэрхүү юмнууд айгүй анзаарчихсан. Тэгэл ер нь хүүхдүүд нь ерөөсөө тийм баяр баясгалантай байгаа харагдахаа бэлдсэн гинэ. Ер нь амар юм тийм дандаа гунигтэй харагддаг болсон хаяа ингээ гадаа байх нь харахад те. Тэг ер нь ингээ бүгдээрээ айгу туранхай эцэнхий харагддаг байсан гинэ. Тийм учраас ингээд хөршүүд нь ингээд ярьж тохироод тэг одоо юу л нь яриад заяа. Өөрөө тэр том охин руу яриад шэрлүү залгаад хүй чи ээж чинь одоо ингээ хүүхдүүдийг чинь тэг дүүнэрэг чинь ингээ орхиод бүр ингээ амар олон хончлоо ерөөсөө ирэхгүй байна энэ төр гэл тэгсэн чинь Sherry санаа зовоод дүүнэртэй цагдаа бүр дуудаж ирсэн байна лээ. Тэгээд цагдаа дуудаад ингээ очиод хөршүүд нь гарч ирээд дийн дандаа ингээ орхио авчдаг энэ тэрэг тэгсэн чгсэн те цагдаад нь нөгөө нэг шүүхээс авсан warrant гэдэг юм байхгүй учраас одоо хаалгыг эвдэж орж болохгүй. Тэгээ янз бүрийн тийм immediate danger бол ингээд нүдэнд харагдахгүй те янз бүрийн тийм амар гал гарч байгаа ч юм уу янз бүрийн тийм яг immediate те тийм туслах хэвээр тийм danger аюул харагдахгүйсэн болохоор ингээд заавал цагдаа нарт дотгошоо ороход warrant гэдэг юм хэрэгтэй юм байна лээ. Тийм учраас ингээд орч чадахгүй ингээд яваад гисэн байгаа байхгүй. За тэгээ ер нь дандаа иймэрхүү зүйлүүд болдог байсан ингээд хөршүүд нь ярьж байгаа байхгүй. Emergency. Hi, my name is Sherry Frankie, and my neighbors have been telling me that my 4 younger siblings have been left home alone for about 4 or 5 days. За тэгээ тэр том охин нь Sherry бас ингээд хүүхд хамгаалах байгууллагт холбогдоод те ингээд ер нь иймэрхүү юмнуудыг би ингээд хөршүүдээс сонсоод байна. Тэгээ би ингээд ээж автайгаа харилцаагүй болчихсон. Манай ээж ингээд орхиод явчихдаг гэсэн. Тэгээ хүүхд дүүнэрийг маань тэгээд ер нь иймэрхүү зүйлээс сонсож байгаа болохоор ингээд юу investigation хийж болох уу энэ төр гэл асуусан гэдгсэн. За дааж ингээд бас тэр хүүхдийг хамгаалах байгууллага нь хөршүүдээс нь очиод асуусан юм байна л да. Ингээд яг хүүхдүүдэд нь ингээд янз бүрийн тийм abuse байгаа тэг хүчрхийлүүлж байгаа гэсэн тийм биен дээр нь харагдах хөхрөлт ч юм уу янз бүрийн тийм юм харсан уу гэдэг ингээд угаасаа хараагүй юм чинь үгүй хараагүйгээ хэлсэн чинь за тэгвэл бид нэр одоо өөр янз бүрийн шалгалт хийж чадахгүй гэдэг зүгээр орчихсан байгаа хгүй. Амар хайхрамжгүй байгаа зү тэ бас тэр хүүхдийг хамгаалах байгууллага нь ороод ингээд шалгаад янз юм хүм үзэж болно штэ тэ заавал ингээд хөрсөн байх хэрэгтэй байж ингээд шалгалт хийх хэрэгтэй байдаг юм шиг тэ. За тэгээ энэ зүйл болсноос ингээд 10 сарын дараагаар 2023 оны 8 сарын 30-ны өдөр Utah мужийн Ivans гэдэг хотод 12 настай Russell яг нэг Jory-гийн тэр Ivans гэдэг чинь болохоор тэр Jory-гийн амьдардаг хот байхгүй. Jory-гийн яг хөрш рүү очиод хаалгааг нь тогшоод тэр хөршөөс нь танаас тусламж гуйх гэсэн юм аа ингээд тэ надад гуйлт байна ингээд цагдаа руу аваачаад өгөөч гэж хэлсэн юм байна лээ. За тэгээд цагдаа дуудагдаад одоо хамаг юм дэлгэцсэн байгаа байхгүй. За тэгээд тэр footage-ыг нь одоо энэ хүү documentary дээр нь оруулсан байгаа. Гэхдээ энэ яг тэр тэ жоохон хүүхэд ингээд хаалга тогшож байгаа нь бол ингээд яг 2023 онд энэ Rubik баримтчилсны дараагаар ингээ олон нийтэд ингээ ил болчихсон байсан бичлэг. Ер нь айгүй өрөвдөлтэй бичлэг. Та нар бас ингээд харж ирсэн байж магадгүй. Yes. Hi, I was just wondering if you could do 2 favors. Well, what are they? Taking me to the nearest police station. Well, actually, just one's fine. What's going on, son? Have a seat there. It's personal business. Viral болсон тийм бичлэг байгаа. Үнэхээр өрөвдөлтэй ингээд нүд тайлтрам тэр хүүд бол те амар турчсан бүр үнэхээр турж ицсэн гэж л яг тийм л байдаг байх те бүр үнэхээр амар турчсан. Хөлийг нь харангууд хөлнийх нь яг тэр шагааныхын тэр хаваар ингээд duct tape гэж яддаг штэ тийм лент одоо юу гэдэг үлээ нэг тийм скотч шиг юм байдаг штэ тий. Тийм скотчоор ингээд бүр хөлийг нь ингээд уйжчихсан байсан харагдаж байгаа хгүй. Тэгээд гаранд нь бас ингээд бугуунд нь тийм duct tape-нууд байсан. Тэгээд харагдахгүй айгүйх тиймэрхүү wound шархнууд айгүйх байсан гэдэг жисэн. Тэгээд тэр хөрш нь болохоор нэг тийм ахмаг насны эрэгтэй байгаа хгүй их нартайгаа хамт. Тэгээд тэр эрэгтэй ингээд цагдаа дуудаж явахдаа бүр ингээд хоолон чичирээ зав ингээд тийм жоохон хүүхэд 12 настай хүүхэд ингээд үнэхээр харахаар амар ингээд турж иччихсэн ингээд амар ингээд өлсцэн цангацсан байгаа нь харагдаж байна. Тэгээ бүр ингээд уйлаад хоолон чичирж байгаа нь ингээд сонсогддог ба. I think he's been detained. He's obviously covered in wounds. За тэгээ цагдаа нар ирээд
нэгжлэг хийгээд тэгээд энэ Russell гээд хүүгээс нь асуусан чинь манай дүү тэг ингээд миний жоохон эмэгтэй дүү тэр байшинд бас байх хэвээр. Гэтэ би хараагүй амар удаж байгаа хэдэн 7 хоног болж байгаа гэсэн. Ягаад гэвэ гэх юм бол тэр хоёр хүүхдийг өөр тэр байшингийн өөр газарт нь ингэж хадгалдаг. Одоо хадгалах бишээ байршуулдаг байсан юм байна лээ. Ингээ би энтэй нь ерөөсөө уулзуулдаггүй. Өөр өрөөнд л хийчдэг байсан юм шиг байгаа байхгүй юу. За тэгээд цагдаа нар ирээд тэр байшинлаа очоод тэгсэн чи Jory гэртээ байжсэн. Ингээд баг цагдаа нар ирнэ гэдгийг мэдчихсэн юм шиг ингээд утсан дээрээ өмгөөлөгчтэйгээ яриад байж байгаа байхгүй юу. Цагдаа нар ингээ хаалганы тогшсон чинь би өмгөөлөгчтэйгээ ярьж байгаа гэсэн тэгж байгаа нь харагддаг. За тэгээд Jory-г ингэж байрж аваад гэрт нь нэгжлэг хийгээд жоохон охиныг нь олдог байгаа байхгүй юу. Тэр охин болохоор 9 настай байсан тэр үедээ хамгийн бага охин нь. Тэгээд өвс нь ингээ хусагдчихсан. Амар ингээ богинохон халмаг өстэй болчихсон. Тэгээд амар туранхай. Тэгээ ер нь амар ингээд трама цочролд орсон юм шиг ерөөсөө ингээд юм дуурахгүй цагдаа нарыг очиход ингээд зүгээр завлаад ингээд шалан дээр шүүгэн дотор ингээд сууж байсан. Тэгээд ерөөсөө ингээд цагдаа нарт юм ярихгүй ингээд суугаалсан. Тэр охиныг тэр шүүгэнээс нь гаргахын тулд баг 4 цаг шаардагдсан гэсэн ингээд яриад ингээд тайлбарлаа те. Би тэр чамайг аврах гэж ирлээ гээл те. Янз бүрийн тайлбарлаа. Нөгөө охин бол ерөөсөө ярихгүй амар тийм траманд орсон байгаа нь харагдчихсан гэдэг жийсэн. За тэгээд нэгжлэг хийгээд цагдаа нар гэрээс нь бол ингээд айгүй их тийм юу болсон маа. Олс тий одоо хүүхдүүдийг дандаа хүлдэг байсан тиймэрхүү олснууд, баахан duct tape-нууд, тийм скотчнууд тий гар хөл мүлийг нь одоо тэгж одоо ороодог байсан duct tape-нууд. За тэгээ түүнээс гадна cayenne pepper гэдэг улаан перц гэдэг чинь нундаг перц. Тийм перцийг honey тий одоо зөвгийн байгальтай холцсон тийм одоо mixture шиг юм байсан байхгүй нэг тийм paste шиг болгоцсон зав ингээ холчихсан. Тим юм ингээд олцсон байгаа. Тэнгүүдээ баахан юм одоо хүнсний скотчнууд те тиймэрхүү скотчн дээр ингээд тэр нөгөө нэг пейстүүдийг тавьчихсан тим юм олцсон ба. Тэрийг хаана яаж хэрэгэлдэг байсан бэ гэхээр энэ хүүхдүүдийнхаа шархан дээр нь хэрэгэлдэг байсан байгаа байхгүй айгүй амар. Айгүй удаан ингээд хүлэн штэ те олсоор ч юм уу нөгөө duct tape энэ дээр скотч энэ дээр айгүй ингээд удаан хүлж мүлээд яачингууд ингээд шархалж байгаа штэ ингээд юунууд нь те арьсан тэр шархан дээр нь тэр одоо cayenne pepper зөвхөн балныхаа mixture ингэж тавьж одоо зовоодаг байсан байхгүй тарчлаадаг байсан. За тэгээ бүр ингээ энэ хүүхдүүдээ амар өсөгдөг байсан, хоологдоггүй байсан, ус өгдөггүй байсан, амар бүр яаж л зовоодаг байсан байгаа байхгүй. Тэгэд удалгүй байжсэн чинь Ruby өөрөө хүрээд ирсэн гэж тэгжсэн дээр байшинд тэгээ Ruby-г бас ингээ баривчилж авч явсан байгаа байхгүй. За тэгээ Ruby-г баривчлахад бол Ruby ерөөсөө юу ч ярихгүй байгаадсан. Бүр ингээ юм ярихгүй тэр мөрдөгч нартай цагдаа нартай огтхон юм ярихгүй ингээл юм хэлэхгүй байгаалсан. Тэгээ айгүй амар ингээд нэг interrogation room-д авчдаг штэ байцаалт хийх гээд өрөөнд авчихсан чи ингээд ерөөсөө юм ярихгүй зав. Ерөөсөө үг дуурахгүй тэр мөрдөгчний юм асуугаал байна. Тэгээ нэг айгүй амар ингээд ширтэл байна. Зөө. Тэгээ ширтгэхээс гадна амар тийм сонин ингээд удаанаар ингээд blink хийдэг зав. Өнөөдөө амар удаанаар ингээд аимшиг ер нь айгүй тийм eerie feeling өгчээсэн зав. Тэгэд тэгж жагаад би ингээд өмөөлөгчгүйгээр л бол юу ч ярихгүй гэж тэгжсэн. За тэгээд цагдаа нар тэр байшинд нь дахиад 2 дахь нэгжлэгээ хийсэн байгаа. Тэр үед юу болсон бэ гэхээр Ruby-гийн орны доор нь баахан тийм өдрийн тэмдэглэл шиг баг юм бичсэн байгаа байхгүй. Баахан тийм хуудснууд байгаа байхгүй. За тэрэнд болохоор ихтэй бүр ингээд цаг минут болгонд юу хийдэг байснаа Ruby бүр ингээд тэмдэглэдэг байсан байгаа байхгүй. Тэдэн сарын тэтгэх өдрийн тэдэн цагт те тэдэн минутанд одоо Russell гэд одоо тэр хүн байгаа шүү дээ. Russell ингэж одоо үгэнд ороогүй учраас би ингэж шийтгсэн. Eve миний үгэнд ингэж ороогүй учраас би ингэж шийтгсэн. Гэ заяа амар шийтгэлүүд өгдөг байсан заяа. 120 хүрж байгаа те тийм 40 эдэн градус хүрж байгаа тийм халуун цөлт дээр те ингээд хүүхдүүдээ 2 хүүхдээ одоо хээр газар аваачаад ингээ гүйлгдэг байсан гэж аахгүй өдрийн наранд те хідэн цагаар ингээ гүйлгдэг завсарлагаангүй гүйлгдэг байсан. За тэгээд ингээд би ямарч юугүй гэж байгаа аимсгүй ямарч тийм гуталгүй тийм халуун цементэн дээр ингээ гүйлгдэг байсан. За тэгээд түүнээс гадна ингээ хүлдэг байсан. Хүлээд ингээд том гантилэнд ингээ хүлээд тэнгууд ингээ хөдөлж чадахгүй те нэг газараа л зогсох хэрэгтэй байдаг. Тийм маягаар ингэж зовоодаг байсан байгаа юм. Тэнгүүдээ орон дээр унтуулдаггүй, газар шалан дээр унтуулдаг байсан, хоол өгдөггүй байсан, ус өгдөггүй байсан. За тэгээ бүр нэг удаа ингэж бичсэн байхгүй. Энэ Eve ерөөсөө үгэнд орохгүй би ингээд харсан чинь
ус хулгаалаад уужсэн гинэ. Тэгээ хөрхэн амтан зүгээр савтаж уусан гэж хулгаалж байгаагүй. Энэ хоёр хүүхдэрээ бас тэгж айгүйх тийм бие labor хийлэгдэг байсан юм л да. Ингээ халуун оронч зовоогоол цэцэг мэцэг одоо шарилж энэ төр түлэгдэг байсан юм заяа. За тэгсэн чинь хөрхэн амтан тэр охин нь бүр цангасандаа болоод те одоо ийм ус тэг зүлэг усалдаг тийм одоо цоргоодаг штэ те тэрнээс ингээд ус хулгаалж исэн гэж ярьж байгаа байхгүй. Жохон хүүгүүд ус хулгаална гэж одоо юу байх вэ те ам нь цангаал одоо бүр гачигдсан учраас л ингээд усууж байгаа штэ те бүр ингээд тийм зүлэгний ус угаа сууж байгаа. Тэг бүр ингээд нэгэнгөө өөрийнхөө хүүхдүүдийг яаж зовоож тарчлааж тамалдаг байсан тухайгаа бүр ингээд бичсэн байгаа байхгүй. Хитэн хуудас байсан гэдгсэн бүр амар олон хуудас тийм бичвэр байсан. Тэгээ тэр нь өөрөг нь ингээд батаад өгчөж байгаа болохоор ямар ч гарцгүй байсан. Тийм учраас одоо ингээд энэ хоёр хоёулаа 4 зүйл анги те хүүхдүүдийг хүчрхийлсэн гэдэг 4 зүйл анги дээр guilty буюу одоо буруутай гэж хүлээн зөвшөөрөөд тэгээ одоо ингээд 30 жил шоронд суух тийм ял авчихсан шоронд байгаа. За тэгээд Ruby-гийн итгэснээр болохоор шүү дээ өөрийнх нь бодсноор болохоор яагаад хүүхдүүдэд тэгж зовоосон бэ гэдэг юм бол шүү дээ яг тэр хоёр баг хүүхдэд тэгж зовоосон байгаа байхгүй юу ингэнэ хүүхдүүдээ энэ хоёр хүүхдээгээ чөтгөрт эзэмдүүлчихсэн гэж бодсон учраас чөтгөрийг нь өөрийнх нь биеэс гаргахын тулд иймэрхүү юмнуудыг хийж бурхан дойрхон болгоно гэж байгаа байхгүй тэгжиж бурхан өршөөн тэгжиж ингэж гэгэрн тэгжиж тэр чөтгөр нь ингээ биеэс нь зайлнаа гэд тийм шалтгаанаар ингэж хүүхдүүдэд зовоодаг байсан гинэ. Хүүхдүүдэд зовоож байгаа учраас биш тэр чөтгөрийг зовоож байгаа гэж итгэдэг байсан. Тэгэхээр бүр ингэж тэгж амар толгоогоо угаалгасан байгаа байхгүй. Шашнаар тэгээ жөөрийгээр тэгээ тэр эмхтэйгээр. Нөхөр нь бол ярахтаа болохоор шүү дээ. Би огтхонч миний хүүхдүүдийг тэгж зовоож ясныг тарчлааж ясныг тамлж ясныг мдээгүй. Тэгээ би анх одоо Ruby баримтчилсны дараа хүүхдүүдээ авах гад цагдаагийн газараа очиод байцаагдахад бол ингээд тэр цагдаа нар надад ингээд миний хүүхдүүд ямар байдалтай олдсон те яатсан байсныг нь хэлэхэд бол би ерөөсөй ойлгоогүй. Зүгээр энэ цагдаа нар бол миний эхнэрийг худлаагаас муу хүн болгож харагдуулах чинь л гэж итгэсэн одоо чөтгөрийн хүмүүстэй одоо цагдаа нарыг бас чөтгөрийн хүмүүс гэж ярих гэдэг юм шин те. Чөтгөрийн хүмүүс бол ингээд тийм бид нэрттэй тийм гэгийн хүмүүст муу юм хийх гэж ингэж бодоод ингэж одоо миний эхнэрийн эсрэг юм хийж ингэж бодсон учраас би тэр цагдаа нарын хэлсэн юмд ногтгон ч итгээгүй. Тэгээд гэж бүр тийм ярьж байгаа хгүй нөхөр нь хүртэл ингэж амар толгоогоо угаалгачихсан. Тэгээ бүр ингээд эхнэрийгээ баригдсны дараад нь хүртэлтэй ингээд эхнэртэй ингээд хэлээд өө би чинийхээ талд байна чамтайгаа ингэж зогсно гэж янз бүр юм ярьжсэн гинэ. Тэгэж тэгж жагаад нэг удаан хугацааны дараа ингээд тэгээ Ruby ингээд баримтчилагдаад ингээд шүүх мөх болох гэж байгаа үед нь гэртээ очиод гэртээ бүр хідэн сар жилээр очиаг байгаа шүү дээ тийм учраас ингээд арай гэж гэртээ яваад очисон чи гэр нь ер нь ингээд амар нохоо ороо шиг байсан гинэ ер нь нэг тийм тэгээд ингээд хөршөөтэйгээ уулзаад хөршөөд нь ингээд хамаг имийг нь тайлбарлаж өгөөд тэгээд тэр үедээ өөр Кевин хэлэхдээ би ингээд үнэхээр brain wash хийчихсэн байсан гэдгийг ингээд яг тэр үед ойлгосон гэж аахгүй тэгээд хамаг им ингээд одоо бараг тэр толгоонд нь байсан ман ингээ арилах шиг болсон. Тэгээ би бүр ингээд өөрийгөө толгоогоо угаалгуулж исэн байна гэдгийг ойлгож эхэлсэн тий. Тэгээд ингээд Ruby-гээ салах шийдвэрээ гаргасан гэдэг ярьж байгаа байхгүй. Гэхдээ энэхүү documentary гарсны дараагаар бол ихэнх үзэгчдийн үзэл бодол юу байгаа вэ гэхээр Kevin бол энэ тухай те ингээ хүүхдүүд нь ингэж зовдөг байсан тухай мэдээгүй гэдэг бол худлаа. Ямар нэгэн байдлаар мэдсэн л байгаа. Угаасаа ингэж бүр ингэтлээ мэдгүй ингэтлээ хүн толгоогоо уулгуулна гэж байхгүй. Тэгэхээр одоо хүүхдүүдийг нь битгий энэ аав нөгөө гэж айгүй хүмүүс ярьж байгаа. Тэгэд 4 жоохон хүүхдүүд нь бол угаасаа энэ Кевинтэй амьдардаггүй юм байлээ. Аавд нь буцааж өгөөгүй юм байлээ. Одоо хаана байгааг нь нууцлж байгаа. Одоо энэ documentary дээр гаргаагүй хаана хиний кастэд байгааг нь ерөөсөө яриаггүй. Миний бодлоор бол ингээ асрамжийн газар байгаа л авах гэж бодоод байгаа байхгүй юу. Том охиных нь ярьж байгаагаар энэ documentary дээр ярьж байгаа нь бол те ерөөсөө ээжигээ ээж гэж дууддаггүй, аавыгаа аав гэж дууддаггүй. Ruby, Kevin л гэж ярьдаг. Ерөөсөө ингээд ээж аавыгаа гэж баг бодхоо болчихсон юм байна лээ. Тэгээд охин хэлж байхдаа болохоор би угаасаа тэр Ruby гэдэг хүнийг те надаас ингээ уучлалт гуйсан. Тэгээд тэр шүүхийн танхимд ингээд хүүхдүүдэд зориулаад би буруу юм хийжээ гэд ингээ уйлаа суужсныг нь хараад надад ямар ч сэтгэл хөдлөөгүй. Би бол одоо ингээд энэ хүнийг ээжээ гэж бодхоо болсон. Тэгээд би амьдралдаа дахиад хизээч энэ хүнийг бол ингээ харахыг хүсэхгүй байна гэд охин ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ охин бүр ингээд амьдралынхаа тухай ярьсан тийм номоо хүртэл гаргасан юм байна лээ. Тэгээ ерөөсөө ээжтэй бүр амар дургүй юм байлээ. Ээжигээ бүр зүгээр ингээд хүн гэж үздэггүй. Ингээд ээжигээ гэж бодхоо болчихсон бол айгүй илт байгаа. За тэгэд ийм харамсалтай зүйл болж өнгөрсөн байна. Тэгээ ер нь одоо ойрын үе ялангуяа
ялангуяа Америкт те ингээд иймэрхүү family vlog хийдэг хүмүүс амар их болсон те. Бүр ингээд TikTok дээрч байна, YouTube дээрч байна те. Ингээд team family, ийм family гэл те team нэр өгчихсэн те. Тэрний гэр бүлийнхэн, энэний гэр бүлийнхэн гэсэн team нэртэй чаналууд бол өстой хаасаагүй те дандаа ингээд хүүхдүүдийг харуулдаг те. Тэгээ тийм учраас одоо бүр ингээд Калифорниад team хууль гаргах гэдэг гэсэн хүүхдүүдийг одоо ингэж харуулж болохгүй те. Ингээд бага насныхаа хүүхдүүдийг өөрсдийнх нь консентгүйгээр жоохон хүүхдүүд ч юм бол өөрсдийнх нь зөвшөөрлөг өөрсдийнхөө консентийг өгж чадахгүй шүү дээ те. Тийм учраас ингээд хүүхдүүдийнхаа консентгүйгээр одоо жоохон багт нь ингэж янз бүрийн видеон дээр оруулж влог дээр оруулж ингэж хүүхдүүдийг ингэж exploit хийхэ болоо гэдэг тийм бүр ингээд дүрм журм гараад хууль гарах гэж байгаа юм байна лээ. Тэгээд тэр share гэдэг энэ охин ч гэсэндээ тэрэнд айгүйх advocate хийж явдаг юм байна лээ. Тэр хуулийг одоо бий болгох гээд. Тэгээ та нар үзчихсэн бол миний хов болох болонгийн хамгийн ихний бичлэг тийм TikTok agent тухай байсан те. Rand Eleanor гэдэг охины ээжийн тухай байсан. Хэрхэн одоо хүүхдээ тэр жоохон охиноо бас тэгж айгүйх тэгж гаж донтой хүмүүст ингэж exploit хийж те. Тиймэрхүү төрлийн контент хийж мөнгө олдог байсан тухай би ярьж исэн. Тэгээ эднэр бол ингээд тод жишээ байгаа аахгүй те. Ruby Frankie-гийн гэр бүлийнхэн за тэгээ тэр TikTok age те Rand Eleanor age байна. За тэгэд үүнээс гадна бидний мэдгүй ямар олон YouTuber байгаа болоо те ингээд хүүхдүүдээ камерны цаана ингэж сууж харчлааж одоо abuse хийж яадаг те хүүхдүүдээр мөнгө олж яадаг тиймэрхүү ээжүүд аауд бол зөндөө байгаа. Одоо энэ айгүй олон тэгээ family vlog channel-ууд байгаа шүү дээ. Тэг ер нь бол ингээд ойрын үед Америкчууд бол ингээд те бүх family vlog хийдэг хүмүүсийг boycott хий. Тэг жоохон хүмүүсийг ингэж харуулдаг хүмүүсийг бүгдийг нь boycott хийж cancel яа. Тэг одоо энэ том платформуд те YouTube ч юм уу эсвэл одоо TikTok гэдэг иймэрхүү том платформуд иймэрхүү чаналуудыг бүгдийг нь байн хийдэг болох хэрэгтэй гэдэг тиймэрхүү юмыг аягүй хүмүүс ярьж байгаа. Та нарыг одоо энэ documentary-г үзээгүй бол үзээрэй гэж би санал болгомоор байна. Тэгээ энэ баримтат кинонд болохоор Ruby Frankie-гийн яг одоо ил болоогүй те яг өөрийнхөө channel дээр хийхээсээ өмнө одоо зүгээр record хийж явахдаа байдаг гэсэн тиймэрхүү raw footage-нуудыг нь айгүйх оруулсан байлээ. Яг ингээл бичээл сууж байгаа тэгснэ ингээл болоод яг тэр дундаа ингээл хүүхдүүд рүүгээ ойрлол I'm recording гэж ойрлж морилаа заа. Тэгэл хүүхдүүдийг айгүй муухай харьцаал чи надад туслах юм уу туслахгүй юм уу? Тэ чи одоо зүгээр ингээд fake being happy гэж хүүхдэд хэлж байгаа хгүй. Чи ингээд аз жаргалтай биш байсан ч гэсэндээ камер руу хараад аз жаргалтай юм шиг царай гарга. Энтэр гэж мэгэл те хүүхдүүд рүүгээ тэгэж ойрлж морилол хэрв чи ингэхгүй бол би чиний чамд өнөөдөр орой хоол өгөхгүй шүү энтэр гэл тиймэрхүү янз бүрийн айгу өөрийнхөө яг channel дээр оруулдаггүй edit хийхээс нь өмнөх тиймэрхүү бичлэгүүдийг нь энэ documentary дээр айгуух оруулсан байлээ. Тэгэхээр та бүгдийг би үзээгүй бол заавал үзээрэй гэж би санал болгомоор байна. Worth. Hey, I'm still recording. Come on. Sit her down on the flipping couch. Okay, move it. If I hear one more word, get out. Fake being happy. Okay? I don't know if I can right now. За өнөөдрийнхөө бичлэгтэр та бүхэндээ ийм онц ноцтой хүн сэдвийг ярьж өглөө. Тэгээ та бүхэн тухай юу гэж бодож ингээд тухайгаа доор комент бичиж үлдээгээрэй. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболох болонгаараа цоо шинэ бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.